одоо нэг амьсыг эмээнэр өвөөнөр хэрэгэлдэг авдаг гэсэн тийм үзэл бодлыг нь өөрчлөөд илүү залуучууд руугаа чиглэсэн тийм коллекц менежмент дээр ажиллаад явж байгаа. Баялаг бүтээгч нэвтрүүлгийн зочноор Тод Кашмир компани гүйцэтгэх захирал Ариун Жаргал оролцож байна. Тэгэхээр нийтдээ 1000 гаруй нэр төрлийн амьс байгаа гэсэн үү? Одоо энэ чинь ингээд манай өгтэй амьснууд байна. Одоо нэмээ үүрд гэдэг амьс нь баг хамгийн анх шахуу гарч исэн амьс. Өдөр амьдрал гой өгнөд биш тийм ахыгаа юу гэсэн юм бэ гинөө? Сэтгэлтэй шүү гинэ. Энэ хөргөс сэтгэлтэй шүү. 16 дэлгүүртэй. Тэгээд 16 ус руу ирэх бод хийж байгаа тий. Одоо нөгөө амьсны үйлдвэр хийснээс хойш ингээ хүний хөл харж явдаг болсон. Нэвтрүүлгийн зочноор Тод амьс компани гүйцэтгэх захирал Нандин Эрдэнэ. Одоо энэ 15 жилийн хугацаанд үйлдвэрийн маань үйл ажиллагаа өргөжин дэвжиж одоо анхан шатны үйлдвэртэй болсон, кашмарын үйлдвэртэй болсон. Энэ үйлдвэртэй ч мар хүн ажилладаг юм шиг байх юм. Амьс нь өөрөө унаад ах юм. Энэ самсан энэ ноолуураараа эрх үйлдвэртэй оруулаад утас олгаад болсон утсаараа одоо эцсийн бүтээгдэхүүн амьс хувцас бэлэн болж байна да. Одоо энэ одоо Монгол үйлдвэрлэл гэж Монгол үйлдвэрлэл тий. Энэ гол юм монголчуудын бүтээж байгаа юм л баялаг бүтээгч гэж байна. Нэвтрүүлгийн зочноор Тод амьс компани ерөнхий захирал Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Баяр Жаргал. Хөтлөгчөөр баялаг бүтээгч төслийн санаачлагч Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн доктор профессор Чимэд Оржийн даваа баяр ажиллан үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Бүгдээрээ үндэснийхээ үйлдвэрүүдийг дэмжицгээе. Баялаг бүтээгч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар дотоодын 100% хөрөнгө оруулалттай Тод амьс компанийг онцолж байна. Анх 2011 онд амьсны үйлдвэрлэл худалдааны чиглэлээр нийт 6 ажилтан амьс сүлжих 8 машинтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан тус үйлдвэр өдгөө 300 орчим ажилтан олон төрлийн тоног төхөөрөмж бүхий томоохон брэнд болон хөгжжээ. Монгол улсад одоо энэ тод амьс гэх импортыг орлоод одоо олон жилийн өмнөөс одоо бид гадаадын амьс хэрэглэхээ биш үндэснийхээ бүтээгдэхүүнүүдийг цагаан сараар баяраар тэгээ бүхэл үед одоо ингээд өөрсдийнхөө амьсыг хэрэглэдэг болсон тий. А тэгээ дээрэс нь танай тод амьсууд одоо бүр илүү ингээд залуучуудын дунд илүү ингээд орчин үеийн трендийг бий болгож байгаа. Тэргээрээ бас илүү алдартай тий. Манайх одоо ингээд хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн содон загвар гаргаж байгаа өгтэй амьснууд тэгээ ерөнхийдөө залуучууд руугаа чиглэсэн маркетинг менежмент дээр ажиллаад явж байгаа. Анхны үйл ажиллагаа маань одоо бидний энэ байж байгаа энэ 11 онд энэ барилга дээр одоо анх барилгаа барьж Жайкагийн зээл авч одоо барилгаа барьжсэн түүхтэй. Чанарыг эрхэмлэж одоо энэ амьсаа одоо сайхан хийж хүмүүсийн одоо сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн байгаасаа гэж одоо тэрний төлөө хичээн ажиллаж байгаа. Тэгээ танах ер нь одоо ойролцоогоор хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай хоногт 40 мянган хосон амьс үйлдвэрлэх хүчин чадалтаар явж байгаа. Нэг жилдээ болохоор 10 сая 10 сая хос амьс. Тийм хос амьс үйлдвэрлэж. Манайх болохоор
хүүхдийн нимгэн зузаан, том хүний эмэгтэй эрэгтэй нимгэн зузаан гэд зурагтай зураггүй гэд маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Нийтдээ бол загварууд гэх юм бол 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. За энэ гэхэд ингээ хүүхдийн нимгэн амьснууд, тэгээд зузаан амьснууд, хүүхдийн ярьдаг амьснууд, нимгэн зузаан амьснууд гэд ингээ төгөлжлөө тавьсан байгаа. Одоо ингээд сүүлийн ингээд нэг залуучууд ингээд хараад байхаар ингээд тод амьс маань их хүмүүсдэг болсон байна тий. Тод амьс, эрээ амьс, дээр нь бичиг мичгтэй юм тий. Манайх одоо яг үгтэй амьс гарч байгаа. Тэгээд үгтэй амьсаа пэйж дээрээ за одоо дараагийн үгтэй амьс ямар амьс бичих үү? Ямар амьс гаргах уу? Ямар үгтэй илүү явж байна? Ихчигээ юу гэсэн гэд тэр байна тий. Тэгээд ер нь л гарч байгаа үгтэй амьснууд бүгд их тренд болж байгаа. Үгтэй амьсаар ингээд хоорондоо ярьдаг болчиход байна шүү дээ сүүлийн үед тий. Тий одоо нэг ажил дээр ингэдэг гэж байгаа байхгүй. Одоо нэг орой яах вэ гэд ингээд нэг нь харуулдаг гинэ. Тэнгүүд нөгөөх нь одоо орой хоолнд орё ч гэдэм үү тий. Тэнд бол тийшээ одоо салхинд гарьяа ч гэдэм үү тий. Тэргээр үг нийлүүлдэг юм уу тий. Ерөнхийдөө манай амьсны гол давуу тал нь түүхийд нь 100% хөвөн давуу утастай. Зузаан амьс болохоор уул хэсэгтэй зузаан, дээгүүрээ салхи нэвтрүүлэх зориулттай сэтгэн тоортой. Ерөнхийдөө бол ингээд Монгол хүний биеийн онцлогт таарсан хөвөн давуу утас нь өөрөө агаар шингээл сайтай. Хөлийг хүлрэхгүй гэсэн. Мөн ганцхан нөгөө хөвөн давуу гэлтгүй ноос ноолуур, хөөвөр, сарлагын хөөвөр, ноос ноолуур, тэмээний ноос гэдэг бүх төрлийн сонголттойгоор үйлдвэрлэж байгаа гэсэн. одоо тэнцээ спорт амьс харагдчихэв. Зөв. Спорт амьснууд. За ингээд урт түрээтэй амьснууд байна. Нимгэн зузаан, саксны гүйлтийн уулынх гэд төрөлжүүлдэг байгаа. Үндсэн нь одоо нөгөө чийг татахгүй, хүлрэхгүй гэдэг суур хэрэгцээ хангагдсан учраас одоо илүү нөгөө наривчилж гин гэсэн үг. Тэгэхээр за одоо энэ манай уулын амьсны хувьд хөлийн хамгийн их ачаал авдаг хэсэгтээ одоо энд нэмэлт зөөлөвч оруулж өгсөн. Энэ хэсэг нь нэмэгнээрээ. Энэ бол хөлийн нумны хэсгийг чанга барих өгөх зорилттой. Энэ тор агаар сэлгэх зорилттой ч гэдэм үү. Одоо энэ болохоор шагаан хамгаалтны хэсэгтэй. Энэ хэсгээрээ чанга гихчлэн одоо ингээд хэрэгцээнд нь тохируулаад бүтээгдэхүүнээ сайжруулад явдаг гэсэн үг. Одоо энэ манай нөө e-спорт Монгол зүйл юм уу? тийм Монголын амьс маань ингээд сайн уу? Борлуулалт сайн залуучууд бүгд одоо сонирхдаг болоод Монгол гарснаас хойш бол ерөөсөө бүгд л Монгол гэдэг хэлчихэд. Анх ингээд үйлдвэрээ байгуулад ингээд үйл ажиллагаа явуулаад эхлэх хамгийн хүндрэлтэй бэрхшээлтэй юм бол одоо бидний хийж бүтээж байгаа бүтээгдэхүүний маань нэр олон түмэнд танигдах байсан. Энэ бүтээгдэхүүн нэрийг, компанийнхаа нэрийг ард түмэндээ харилцагч нартай танилцуулахад бол нэлээд бэрхшээлтэй. 3 жилийг бол өнгөрөөсөө. Таны одоо өөрөө чинь тэр Тод Кашмир компанич ямар хүчин чадалтай ажиллаж байна? Бүх төрлийн хувцас, малгай, бэли үйлдвэрлэж байгаа. Тэгээ бас гадагшаа экспортоор бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Амжилтыг бий болгоход одоо бид ерөнхийдөө гэр бүлийн бизнес тэгээд энэ хоёулаа зүтгэсний үндсэн дээр өнөөдөр маш олон улс руу экспорт хийдэг. Одоо энэ улсуудаа одоо шөөх орлуулалтаа нэмэгдүүлэхийн төлөө одоо ажиллаж явж байна. Чанараар танигдж үр дүнгээр баталгаажсан тус брэнд жилд 10 сая хос амьс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дотоодын хэрэглээг бүрэн хангахаас гадна гадны 16 улс руу бүтээгдэхүүнээ экспортлож байна. Монгол брэнд дэлхийд танигдж Монгол хөдөлмөрийн үн цэн олон улсын зах зээлд үнэлэгдэхэд Тод амьс компани өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байгаа юм.
Улсуудынхаа одоо талаар манай үлгэрчдэд овчхон дамжуулаач. Анхны шатнаас ахгуулаад эцсийн бүтээгдэхүүн болох бүх дамжлага бидний өөрсдийнх болохоор тийм болохоор бид нөгөө бүтээгдэхүүнийхээ чанар одоо улсад гарч байгаа давуу тал маань тэр болж байгаа. Үйлдвэрлэлийн шат дамжлага. Тод амьс хэрэглэгчдийн гарт ширхэг ноосноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл нийт 12 шат дамжлагыг дамжин хүрдэг. Үндэсний үйлдвэрлэлийн чанарыг таниулна. Импортыг орлож, экспортыг тэргүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тодор бичигдэх түүхийг бүтээхэн тэдний эрхэм зорилго. Манай компани одоо ачтын гар дээрээс ноос ноолурам түүхийдээ бэлтгэж аваад тэрийг харилцагч компаниараа угаалгачаад тэр угаасан бүтээгдэхүүнээс хойш бүх дамжлагыг одоо манай компани өөрөө хийж байгаа. Эндээс бол одоо нэг малчтаас авсан ноолорыгаа одоо ингээд самнах дамжлага руугаа орж байгаа. Одоо ингээд энэ дамжлагуудаараа самнаад гарч байгаа ноолууд одоо самнаад энэ гарсан ноолоороо эрх үйлдвэрлэлөө оруулж утас болгоно. Одоо нөгөө самнаад ээрээд бэлэн болцсон утас маань одоо энэ ноолорын үйлдвэрийг агуулхад бэлэн болцсон байна. Тэгээд анхны шатны үйлдвэртэй боловсруулаад за одоо яг энэ эхний дамжлаган дээр утас болж ирээд эхний процесстэй эхэлж байна. Эмч ирээд манай үйлдвэр дээр нөгөө үйлдвэрээсээ энэ дээрээд одоо эцсийн бүтээгдэхүүн болох оймс хувцас болж гарч байгаа. Энэ үйлдвэрлэлд чи мархан ажилладаг юм шиг байна. Аавс нь өөрөө унаад ах юм. Үйлдвэрлэлд Энэ автомат машин дээр манай дизайнерууд маань загвараа зураг оруулаад өгч байгаа юм. Тэнгүүтээ машин маань оомсоо сүлжээд гаргаад ирж байгаа юм. Энэ дээр ажилладаг хүмүүс маань одоо яг энд бүтээгдэхүүнийхээ чанарыг шалгаж байна гэсэн. Чанарын шалгаад энд ямар нэгэн утас дасгах юм алдаа байна уугүй шалгаад тэгээд ингээд багцлаа дараагийнхаа технологи амжилт бэлэн болгож байна. Манай үйлдвэр өөрөөсөө ингээд бүх параметраад бүгд кодтой тоош ирэхийг бүртгэж авдаг. Бар кодтой болж байгаагийн давуу тал нь бол одоо бүх оймс төрөл төрлөөрөө загвараар бүгд өөр тусын кодтой болж байгаа. Энийний давуу тал нь гэхээр бол одоо захиалгын маань тоош ирэхийг бүрэн гүйцэд гарна. Гологдлоос гарч байгаа тоош ирэх маань хамаагүй багасж байгаа. Одоо бид нар ингээд нөгөө кашмирын үйлдвэр дээр ирсэн байна. Одоо ээрсэ утас маань энэ гарсан утсаараа бол одоо эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Дараагийн дамжлага нь одоо нөгөө сүлжих машин дээрээс одоо сүлжигдээд гараад ирснийг одоо хооронд нь ингээд холбдог цех нь хэсэг нь энд байна. Холбоод гараад ирснийг одоо эхлээд ингээд нөгөө угаахаас өмнө юун дээр чанар шалгаж байгаа аахгүй юу? Чанараа шалгаад угаалга руу оруулна. Одоо угаалганаас гараад ирснийгаа одоо нөгөө эндүүдээд бэлэн болсныгаа одоо энэ чанар шалгаад энэ шошгоо хадна. Хаяг яралка хадаад хэрвээ хаяг яралка хадангуудаа дараагийн дамжлагаас үйлдвэрийн агуулах руу энэ бараа бүтээгдэхүүн захиалагчийн бараа бүтээгдэхүүн явж байгаа. Одоо нөгөө шошгоо хадаад тэнд бэлэн болсон бараа бүтээгдэхүүний захиалагчийнхаа өсөлтийн дагуу ингээд одоо экспортод гаргах гад бэлдээ тавьж байна. Бүтээгдэхүүний чанар стандарт, өнгө загварт түлхүү анхаарч, баяр ёслолд зориулсан тусгай коллекц гарган, зах зээл нийлүүлэх нь хэрэглэгчдийн сонирхлыг ихээхэн татдаг. 6 сарын 1-ний
Тэгээ шинэ жил байна, цагаан сар байна гэд хайрцаг баглаа бодол тийм багц дээрээ илүү төвлөрж анхаарж байгаа. Тэгээ манай хүүхдийн баярын бэлэг гэд хүүхдийн баярын багц гаргацсан байгаа. Одоо энэ чинь дотроо 2 ширхэг аимстай. Одоо энэ болохоор эмэгтэй хүүхдэд, эрэгтэй хүүхдэд гэд ийм уудтай болохоор хүүхдэд бас сонирхол нь татагдаад тий. Тэгж одоо ийм 2 аимстай хүүхдийн бэлгэний сэт гаргасан байгаа. Ер нь баяр болгоноор шинэ загвар юм гаргадаг уу тий? Тийм баяр болгоноор одоо сүүлийн жилүүдэд бүр илүү төлхөө ажиллаж байгаа. Шинжлэлээр манайх ийм баглаа аимс гаргасан шүү дээ. Тийм үү? Тий. Цэргийн баяраар бас одоо нэг баглаа цэцэг байдаг шүү дээ. Цэцэгний оронд аимс эргүүлээд бооцсон. Тийм үү? Тэгээ ирчүүдтэй аимс. Тэгээ ирчүүдтэй цэцэг өгч аимсан цэцэг, аимсан баглаа өгчин гэсэн. Сонирхолтой тий. Ажиллах зүгээр юм биш. Энэ одоо ирчүүд та нар бидэрт аимсан баглаа өгөөрэй. Доктортой үйлдвэрлэл, үйл ажиллагааны гол багна нь ажиллах хүч байдаг. Тэгвэл Тод Аймс компани нь доктор сургалтад ажиллах ажлын орчин нөхцөлийг бүрдүүлж, сурч хөгжих боломжоор хангасан ажилтнаа ээлтэй хамт олон байхыг хүний нөөцийн гол бодлого болгон хэрэгжүүлдэг. Анх Тод Аймс гэдэг байгууллага байгуулснаас хойш одоо зөвхөн ажиллаж амьдраад 15 жилийг үдэж байна. Одоо өдийг хүртэл 15 жил ажиллаж байна. Нэг долог гэр бүл байдаг, хоёр долог одоо би энэ компаниар одоо миний хоёр дахь долог гэр гэж би ойлгодог шүү. 203 ажилчтайгаа ерөнхийдөө бол ингээд дотор нураа ажиллахад манай залуучууд бол ажлын ур чадвар сайтай, ажилчдаараа бол бахархдаг. Ер нь энд олон жил ажиллахтаар ер нь хаана юу байх вэ? Одоо ямар юм юунда дутагдах гэдэг бол бүгдийг мэддэг, одоо мэдэрдэг болсон. Одоо тэн дээр тийм явж байгаа. Одоо тэр ингээд загаалганд явах хэвээр энэ аймс явах хэвээр энэ хаана явж гэнэ үү? Одоо манай бүтээгдэхүүн тэнд байгаа гэдэг бол одоо бүгдийг мэддэг болсон. Ер нь манай ажилчид бол ер нь баг мэддэг болсон. Одоо ингээд өсөн дэвжээд ийм сайхан том үйлдвэр болсон доо би бол баяртай байдаг. Олон улсад тийм тод брендийг бий болгох тийм зорилготой ажиллаж байгаа. Бас бид нарын бас хамгийн чухал юм болоод ажилчдынхаа нийгмийн хариуцлагын хүрээнд бас нэлээд хэдэн гэр бүлийг болоод байртай, хашаа баашинтай, унах унаатай болгоод одоо энэ бүгдийг ингэж дэмжиж ажиллаж байгаа болохоор одоо бид хоёр одоо их сэтгэл өдрөр байдаг да. Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх Тод Аймсны үйлдвэртэй танилцахдаа үндэсний үйлдвэрлэл ийхүү амжилттай хөгжиж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн. Бид бүгдийн нэрх хөдөлмөр амжилт бол одоо манай энэ хамт олонны мөн хань эзлэлийн минь одоо хичээл зүтгэл гэж би боддог. За манай компани 2011 онд үйл ажиллагаагаа эхэлжсэн. Өнөөдөр ингээд 15 жил болсон байна. Энэ 15 жилийн хугацаанд хамтран ажиллаж байсан харилцагч одоо үйлдвэрийнхаа нийт хүүхдүүдтэй 15 жилийн баярын мэнд хүргье. Ганц баримтдаг зарчим маань бол хэлсэн үгэндээ хүрдэг байх. Энэ зарчмыг л баримталж ирсэндээ өнөөдөр би ажилчдаа жишээ нь амлсан бол амлалтаа биелүүлж явах хэрэгтэй, харилцагчтай хүртэл хэлсэн л бол хэлснээ биелүүлж явах хэрэгтэй гэдэг зарчмыг баримталж ирсний үнднээс өнөөдөр манай компани хамт олон байна. Одоо надад итгэл нь бол маш өндөр байдаг. Таны бодлоор баялаг бүтээгч юм бэ? Одоо миний бодлоор хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн л баялаг бүтээгч гэж бодож байна. Тийм. Маань ч гэсэндээ тий өдөө хүртэл ингэж хөдөлмөрлөд үйлдвэрлэлийн гавьяат ажилтан болоод ингэ явж байна. Одоо би ч гэсэндээ одоо дөнгөж үйлдвэрлэхлээ 3 жил болж байгаа ч гэсэн тийм цаашдаа илүү хичээж аавынхаа араас явна гэж бодож байна. Баялаг бүтээгчд бол одоо миний бодож байгаагаар эх орондоо өөрсдийнхөө одоо Монголынхаа хүний нөөцөөр одоо ингээд бүтээгдэхүүнийг багаас нь эцсийн бүтээгдэхүүн болтол үйлдвэрлэж явж байгаа хүмүүсийг баялаг бүтээгч гэх байх та. Монгол хүний ур ухаан хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүнээрээ дотоодын зах зээлээс дэлхийн хэрэглэгчдэд хүрч буй Тод Аймс компани хамт олон
үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг түүчээлэн баялаг бүтээж байна. Баялаг бүтээгчдийн түүх үргэлжилсээр. Манайхан 11-р хороолт байдаг гэсэн баггүй юу? Тэгэхэд ингээл ээж одоо өөр байрлал орё гэдэгт нь аав тэгжсэн баггүй юу? Эхлээд ажилчдаа орох оронтой ийм гэр бүлтэй нэг тайван амгалан ингэж амьдрахаар болгочоод бид нар өөрсдөө одоо өөр газар л нүүнэ гэж ярьдаг байсан байхгүй юу? Дараад нөөцлөх амьдрахаа болчихноо. Тийм, эхлээд ажилчдаа бодно гэд тэгж ярьжсэн. Тэр яг одоо санагдаж байна. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарч байгаа.